Сайн тэргэл байна. Уянгаа байна. За тэгээ удаан уулзсангүй бит хоёр удаан бичлэгээ хийж чадсангүй. Тэгээ одоо бол манай энд ерөнхийдөө цаг агаар юм гоё болоод бас үзүүлэх харуулах юм ерөнхийдөө ихсэж байна. Тэгээ бит хоёр ер нь ирээдүйдээ ингэж ярьсан влогоос илүү бас ингэж юм үзүүлээд өөр гоё газруудаар бас хамт явъя гэж бодож байгаа тий. Яг дулаарахыг хүлээж исэн. Одоо энд дулаан болоод ирэхээр амар гоё ногоон болоод. Тэгтээ өнөөдөр бас жоохон салхитай байна. За тэгээд өнөөдөр тэргэлт хоёр юуны тухай буу халах гэж байна вэ гэхлээр бид хоёр ингээ хувийн хувьдаа ерөнхийдөө нэг хэдэн асуулт бие биенээсээ асуух гад бодсон байгаа. Тэгээд тэр асуултыг бол өмнө нь ерөөсөө ярилцаагүй. Тэгээд би одоо шууд тэргэлээс ихний асуултаа асууна. Чи ямар асуулт гэж бодож байна? Хөгжилтэй асуулт уу эсвэл Та өгний хөгжилтэй дөө. Гэтэ би болохоор хөгжилтэй гэхээсээ илүү яхаа зүгээр тэрглийг яг хувь хүний өөрийн жоохон мэдих талаас нь тийм асуулт ботсон байгаа. За тэгээд одоогор бол 3 асуулт ботсон байна. Миний 3 асуулт ихний асуулт бол чи нөгөө нэг миссийн тэмцээнийх шиг хариулна шүү заяа. Тэгээд гарч ирсэн ээ. Миний бодлоор гэж байна. Тэгээд би асуултнуудынхаа хинтийг өгөхөд өнгөрсөн одоо ирээдүв. За. Чи текстэй бодлоо. Тавс тэрглээс их асуух миний эхний асуулт болохоор чиний амьдралдаа ер нь хийжсэн хамгийн зөв сонголт чинь юу байсан бэ? Зөв сонголтоо. Хизээч харамсахгүй би ингээд хэрвээ ингээд цаг хугацаагаар ухарчих юм бол би тэр сонголтоо дахиад хийнэ гэдэг сонголт чи юу байсан бэ? Амьдрал ч одоо дүүрээ сонголт шүү дээ. Амьдрал өөрөө сонголт. Өөхөдөр бид нэр сонголт гэж байгаа. Тэгэл шууд толгойд pop гэд хийгээл ороод ирж байгаа юм болохоор тэгээд манай найз залуу нөхөрлөө. Энийг үзчихвэл Гэхдээ тэгээ нөө угаасаа манай ээж хэлдэг гэсэн. Хүний амьдралын сонголтын 70% нь яг ингээд тань ижлээ. 30% нь бусд нь 30% нь одоо мэрэгжил сонголт ч гэдэм үү. Өөр бусад сонголтууд орно. Тэгэхээр ерөөсөө 70% нь л чиний хань ижлээдэг учраас тэгээ хамгийн том амьдралын хамгийн том сонголт гэж явж байгаа болохоор тэгээл найз залуу нөхрөөл бодож байна. Тэгээд тийшээ одоо буцаацсан ч гэсэн тэр сонголтыг хийн гэж л бодож байна. Тэгэл зарим үед ингээл хүмүүс хэлдэг шүү дээ. Чамайг хэрвээ ихэсэн бол сонгохгүй махгүй гэдэг жагаа ч гэсэн ер нь бол тэгээ явж сонголт буцаад байрандаа ирэх нэ. Миний хувьд ч гэсэн ерөнхийдөө бас санал нэг байна. Ер нь эмэгтэй хүний хувьд эмэгтэй хүн ч гэхгүй одоо эрэгтэй хүний хувьд ч гэсэн одоо амьдралынхаа хань ижлийг сонгоно гэдэг бол амар том сонголт байдаг байх. Тэгээд хийсэн сонголтоос хамаарат нүү дараачийн юм ч гэсэн тий зөв сонголт хийсэн үү буруу сонголт хийсэн үү гэдгээс хүний амьдрал өөрөө шалтгаалж байгаа учраас тийм зөв гэж бодож ин дэмжиж байна тэрхлийг. За одоо миний асуулт заяа. Минийх жоохон хөнгөө. Таны юу одоо бага насандаа хийдэг багасаа хийж ирсэн тийм зуршил чи юу? Одоо бага байхдаа хийдэг байсан одоо ч гэсэн хийдэг нэг ямар нэгэн зуршил байна уу? Зуршил байхгүй шүү дээ. Жохон залхуу хүн байдаг байгаа. Амар тийм зуршилтай зарчимч биш. Гэхдээ би нэг зөвөр баг байхдаа гэдгсэн чинь нэг юм амар сайн санчлаа. Би ингээд баг байхад миний ингээд хамгийн сайн найзаас ахгүй дээ бит хоёр ингээд юм яриад явж байгаа гэсэн чинь манай тэр найз ч үлээ ингээд ер нь хүн ингээд гизээ чангалж явах хэрэгтэй ч үлээ. Яг санахгүй на ямар ч байсан нэг тийм юм яриад тэгээд тэрнээс хойш би нэг тэрийг нэрээ тэгстэн болов гэж бодонгуудаа би ер нь ингээд одоо манай найзууд ч гэсэн мэддэг гизээ ингээд нөгөө нэг сул ингэж хайж чаддаггүй. Наачигтай амар зөв зуршилтай. Ингээд гизээ ингээд цүндийлгэж ингээд одоо чи ингээд сул тавиад тийм тэгж өрөөсөө чадахгүй тэгээд ерөнхийдөө ингээд гидс бол байнга чанга гэх юм одоо татаад идэм болоо. Арайш бүр ингээд татаж матаж явахгүй л дээ. Тэгтээ жоохон ингээд
ерөнхийдөө жоохон ингээд татас хийж явдаг. Тэгээд ер нь би өөрөө ч гэсэн миний одоо яг би физиологийн хувьд болохоор гидс маань ер нь ингээд одоо чинь жоохон жин хасах шаардлага гарна шүү дээ. Тэг ямар нэг юм болог спорт хийлээ тэргэнгүүт гидс хурдан нөгөө өөрчлөлт авдаг. Тийм. Тэг багтаа амар их нөгөө царим арга эргүүлээд ер нь гидсний дасгалаас аягүй сайн хийдэг гэсэн. Тэгэнгүүт ингээд цаана булчин нэг амар булчин. Одоо нэг булчин байгаа шүү. Булчин бол байгаад байдаг. Тэр ээж магадгүй сая зүгээр яг одоо нөгөө шууд асуунгууд толгойд орж ирж байгаа юм хэлж байгаа шүү дээ. Тэгээ тэрнээс гадна бас нэг юм нь болохоор оюутан байхаасаа эхлээд баг биш. Оюутан байхдаа өглөө хосоод нэг ойролцоогоор 3-4 гөрөөний температуртай ус уудаг гэсэн. 3-4. Одоо хүртэл үү? Тийм. Ер нь бол өглөө хосоод. Тийм. Тийм үү? Нэг ч биш. Одоо гэхдээ сүүлийн үед нөгөө кофе уудаг болоод кофе уудаг уснаас хойш кофений араас нэг 2 аяг гуслаа гэж. Оо, 3-4 өглөө босоод ус уугаад тэгээ хүндэрдэг. Тэрийг хэлж болох. Тийм зуршилтай байна. За баярлалаа анхаалтайсан. Би асууж та одоо. За одоо миний тэрглээс асуух хоёр дахь асуулт болохоор одоо яг одоо цаг дээр түрүүн би өнгөрсөн асуусан шүү дээ. Чиний сонголт юу байсан бэ гэдэг. Одоо цаг дээр хэрвээ би чамд ингээд хангалттай мөнгө төгрөж өгье заяа. Би чамд ингээд бүх хүссэн мөнгө чи өгье. Чи ингээд дуртай газартаа ингээд оч. Тэнд ингээд амьдрмаар байна уу, яамаар байна гэвэл чи одоо хинтээ хаана хаашаа ямаар вэ? Хаан ч очиж болно. Би хаашаач байсан чиний зардлыг даа их чинь. Тэнд удаан амьдрах юм уу? Төр хугацаагаар л амьдрах. Удаан гэсэн. Уцах тийж байхгүй. Уушгаараа нэг талын л дааж чадчихна. Ааха. Би нөхөртөөгөө Солонгос л явж амьдрмаар байна. Надаа зүгээр Солонгос надаа миний хувьд ингээм амар юм амар бүх юм амар гоё ингээд миний хүсдэг бүх юм амар гоё бүрдсэн улс юм шиг санагдаад байхгүй юу? Би хоолнд нэгт хамгийн Солонгос хоолнд хамгийн их дуртай. Тэгэнгүүтээ одоо стил имижийн хувьд ч гэсэн амар гоё хувцснууд байдаг. Тийм. Тэгээд гоё арсны арчилгаа гээл ихээр тэгээ байж идэг. Тэгээд гоё том компаниуд ч ажиллах боломжтой байж идэг. Яг Солонгос хэлээ нэгт юм бол нэгт юм. Тэр тийм бодож байгаа. Солонгос хэлээ сурчгүй би гэж. Тэгээ одоо баахан Солонгос драма үзэж байна. Тэгэл яг хоо тэгээд бас арьс нүн юу чигшил одоо нэг юу цагаагаар нь гоё. Тэгэхээр надаа Японоос илүү бас Солонгос ойр дандаа айгүй их бодогдоод айгүй гоё санагдаад байна. Тийм. Солонгос явна гэж шүү энэ хүн. Солонгос явж магадгүй. Чи зүгээр нөгөө драмандаа л явсан юм биш үү? Сүүл кино үзээд байсан үү? Жэжүү хайланд маяланд явах гэдэг нөгөө. Тийм. За миний дараагийн уянгагчаас асуух асуулт болохоор та ихтэй ингээд амьдралынхаа туршаа юу? Тэгээ зөвхөн ганцхан хоол идэх гэвэл ямар хоол идэх вэ? За бодоодох. Уйтахгүй хоол гэсэн. Уйтахгүй тий. Бүр гэтээ өдөр болго идэнэ. Би гоё юм тэгвэл. Тэгээ жоохон эрүүл ах хэвээр юм шүү тий. Бас тиймдээ урт наслах гад юм дээ. Би тэгвэл лавшаа иднэ. Тийм зүгээр л лавшаа идмээр санагч. Тэгэхгүй нэг ямар ч байсан ингээд бодоод үтсэн ч одоо түргэн хоол угаасаа одоо KFC ч юм уу тий эсвэл McDonald's, Burger King гэл тэд нарыг ер нь ингээ гадны тийм ресторантын тийм хоолыг идэхээр хүн 1-2 хоног идэл яг ингээл өөр хоолгүй тийм юм идэхээр амар урд уйддаг штэ. Уйдах жоохон нэг муухай шөлтөө өстэй мэдмээр санагдал. Тэг би одоо монгол хүн болоод ч тэр юм уу нас явсных ч юм уу мэдгүй хамгийн түрүүнд шөлтөө хоол байхад бол байнга ингээ за цовин гоё, хуушуур гоё, окей, бууз гоё. Гэтэ ингээ өдөр болгон идвэл нэг тийм шөлтөө мэдмээр санагддаг штэ. Харин шөлтөө юм байнга идэж хахад нэг тийм амар хураа юм байнга идмээр ч юм уу тийм мэдрэмж төрөх нь бага байх гэж бодож байна. Тэгэхээр шөлтөө устай тэгээд хийхэд амархан тэгээ арай уутахгүй тэгээ жоохон борц нэмчи борцтой гурилтай шүл идэ гэж бодож байна. Хүмүүс байдаг уу? Байхгүй зүгээр л тийм тэгээ жоохон ногоон согинтой. Окей. Тэгээд халуун ногоотой хоол бол бас олон хоног идвэл бас арай дийлэх бах. Хотоод модод өвдөх бах. Тэгэхээр зүгээр гоё
амар гоё тийм гоё шин хоньны махтай лавшаач юм уу. Тэснэ төсөөлж бодож байна. Тийм л юм бодогдлоо. За тэгээд тэрглээс миний асуух дараагийн асуулт бол би ингээд ирээдүйн талаар асуух гэсэн гэхдээ боллоо. Зүгээр жоохон хөнгөн асуулт асууя гэж бодлоо. Тэгээд дараагийн асуулт маань юу вэ гэхээр тэнгис эргийн асуулт асуучих уу? Бодлоо. Одоо ингээ өнгөнүүд байгаа шүү дээ тий. Янз янзын өнгөнүүд. Хэрвээ чи өөрийгөө ингээд энэ өнгөнүүдийн нэгээр илэрхийлвэл чи ямар өнгө авах вэ? Усан цэнхэр. Цэнхэр тэргэл. Яагаад? Би ус шиг дөлгөөхөн зөөлөх. Мэдгүй. Тийштэй. За. Би айгу зөөлхөн штэ. Одлаа зүгээр жоохон чанга инээдэг болохоос биш. Зөөлгөө. Зөв явбал зөөлөн замбуулан ч одоо тэргэл залсан даа байсан байна. За өөр яагаад? Өөр ногоон байгаль ихмэг. Та өөр тийм тэрнээс өөр ямар юу үсэд байгаа. Окей, яагаад авсан цэнхэрийн тэрийгээ жоохон л. Харин тэгэл яг далайн ус гэдгээр л. Чиний дуртай өнгө чи юм тэгэл. Ягаал гэж цайвар ягаал гэж бодогдоод ах юм надаа. Гэтэ би яг сайн мэддэг юм аа. Эсвэл пич байгаа юм уу? Пич байгаа. Таних юм үзмээ байгаа тий. Лавендер тий. Тийм. Гэтэ энэс арай нөгөө нэг гоё ягаа бид чинь ягаа. Миний нөгөө малгайны өнгө шүү дээ. Арай энэс бүдэг ягаа. За миний дараагийн асуулт шүү дээ тий. За та нэг хүнтэй бие 7 хоног сольгийвэл хинтээ солих вэ? Нөхөртэйгөө. Нөхөртэйгөө. Яагаад нөхрийнхөө ажил амьдралын мэдхийн юм чинь сонирхолтой биш юм шүү. Ер нь бол яг бие солиё гэх юм бол ямар ч байсан эмэгтэй хүний биеинд биш. Эрэгтэй хүний биеинд орж үзмээр юу мэдэрдэг. Өглөө басаад юу мэдэрдэг юм, юу бодож босч ирдэг юм мэдмээр. Яалта. Ямар ч байсан эрэгтэй хүний биеинд орж үзэх юм болов гэж бодож байна. Тэгээд яг ингээд одоо тэр эрэгтэй энэ эрэгтэй гэж хүн санаанд орж ирэхгүй байна. Тийм болохоор хамгийн одоо мэддгээрээ ямар ч байсан нөхрийнхөө биеинд ороод тэгээд ажлын гэхдээ за би өглөө босоод авцсан руу өмсч нь яах вэ? Тэгээ нэг ажлынхын зүгийг яах вэ мэдэн дугуудаад очиж нь тэгээд зүрсээ харуулад бол ээж чадах байх. Тэгээд эсвэл тэгээд 7 хоног амраал зүгээр амралт аваад нөхрийнхөө биеинд орвол тэгээд эрэгтэй хүн ер нь юу мэдэрдэг байх нь уу тэр эрэгтэй хүний биеэр ингээ гадуур дэлгүүр мэлгүүр орж үзэл тээ. Тэгээ бодол санаа нь бол минийх хിവэр авах болохоор эрэгтэй мөртлөө нэг эмэгтэй хөдөлгөөнтэй болж байгаа хэл та. Тэгээд идэхтэй киноноо. Тэгэхээр яг гэтээ яг бас харъя. Яг үнэхээр эрэгтэй эмэгтэй ялгаа байна уу байхгүй нь үү те. Тэгээд 7 хоног явж үзье. За гадаа их гоё болж байна. Манай энд бит хоёр тэгээд одоо бичлэгнүүдээр өргөжлүүлнэ. Дараагийн бичлэгүүдээрээ илүү гоё гадуур явсан сонирхолтой юмнууд хийж үзэхээр бас төлөвлөж байгаа. Тэгээд та бүхэндээ аль болох гоё сайхан юмнууд үзүүлэхийг хичээх болно. Тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай.